манай пэйж хуудас руу хандаж маш олон асуултууд бол ирдэг. Манай пэйж хуудас руу хүмүүс болгон харьцах боломжтой. Тэгэхээр янз бүрийн мэйлээр шууд асуусан, за чат руу бичсэн гэдэг юм маш олон асуултууд бол ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ зүйлүүдийг бэлтгэж явахдаа за манайхан бас ингээд онлайн сургалт зохион байгуулсан байгаа. Тэгэхээр энэ сургалтууд энэ төр зохион байгуулж байгаа маань ерөөсөө л та бүхний одоо эрэлт хэрэгцээн дээр үндэслэж л энийг хийж байгаа. Тэгэхээр хүмүүсээс маш одоо түгээмэл ирж байгаа асуултуудад бид нэр хариулах байдлаар видео пост бэлтгэдэг, бас бичмээр пост янз бүрийн постуудыг бол бэлтгэн за сургалтаа зохион байгуулах хичээж байгаа. Тэгэхээр нэгдүгürt юм. За хоёрдугаарт бас хүмүүсийн мэдэхгүй хэрнээ тэрнээсээ болоод нөгөө хоол тэжээл дээрээ буруудал үүсэж байгаа. Тэрнээсээ үүдээд бас янз бүрийн өвчлөлт өртчихгөө байгаа. Энэ үнцгийг бас хоолзож хүмүүсийн хувьд энийг бас харж идэг. Тэгэхээр энэ үүднээсээ бас постуудыг бэлтгэдэг. Тэгэхээр хоёр үндсэн шалтгаанаар л одоо постуудыг бэлтгэж байгаа. За энэ удаа бэлтгэж байгаа энэ видео пост маань юунд чиглэж байгаа нөхөр өндөгний хэрэглгээний чиглэж байна. За тэгэхээр одоо keto diet гэдэг нэг одоо diet гарч ирсэнтэй холбоотойгоор за ер нь энэ одоо бизнесийн одоо хүнсний аж үйлдвэрийн хөгжил зарим нэгэн одоо салбаруудын хөгжил янз бүрийн энэ юутай холбоотой зарим нэгэн хүнснүүдийн хэрэглээ бол их нэмэгдэж байна. Зарим хүнсний хэрэглээ буурж байна. За энэ өсөж байгаа буурж байгаа зүйлүүдийг хараад байхад бол зарим нь энэ сошиалд явсан үндэслэлгүй яриануудтай холбоотой хэрэглээ буурж байгаа маш хэрэгтэй зүйлээ иддэггүй болж байгаа ийм зүйлүүд ажиглагдж байна. За бас хэрэглээг нь хитэх нэмэгдүүлж болохгүй ийм зүйлүүдийг бас хитэх хэрэглээтэй болж байгаа ийм одоо өөрчлөлтүүд бол их ажиглагдж байна л да. За энэ өөрчлөлтүүдийн донд бол монголчуудын хэрэглээ сүүлийн хэдэн жил нэмэгдэж байгаа юм хүмүүс бол өндөг байна. За өндөг бол шинэ тэжээлийн хувьд бол өндөр ач холбогдолтой. За махыг орлох үйц ийм шим тэжээллэх хүнс мөн үг гэвэл мөн. За яг байгалийн гаралтай энэ дээр ямар нэг үйлдвэрийн боловсруулалт ордоггүй. Шууд одоо дахианы одоо дахиад өндөглөөл бид нэр тэр үндийг авч хэрэгжилж яадаг ийм шим тэжээллэх хүнс мөн үг гэвэл ялцчихгүй мөн. Тэгэхээр өндөг бол бидний одоо хоол хүнсний хэрэглээнд ийм нэмэг байдлаар орж ирж байгаа нь бол өөрөө их чухал. За тэгээ сургууль цэцэрлэгийн хоолны юунд бол өндгийг хориглох хэмжээний чагсаалтанд оруулчаад маш олон жил нүрийг үтсэн. За бидний хувьд бол хоол зүйчдийн хувьд бол өндгийг хориглох хэмжээний чагсаалтанд байх нь буруу гэдгийг бол маш олон жил илэрхийлсэн. За ингэж чад одоо ер нь бол энэ чагсаалтууд бас аль эрт өөрчлөгдөд өндгийг бол хэрэгжилж болно гэдэг нь бол сургуулийн хоол молон дээр бол ингээд өөрчлөлт ороод бол явж байгаа. Тэгэхээр өндөг бол зайлшгүй одоо хүмүүсийн хэрэглэх ёстой шин тэжээлэх хүнс мөн үг гэвэл мөн. За өндгийг хэрэглэхдээ нэгдүгээр тэр гадна талыг угаад цэвэрлэх асуудал дээр бас та бүхэн анхаарах ёстой. Манай пэйж хуудсан дээр бас видео пост орчихсон байгаа. Тэгэхээр энийг бас та бүхэн анзаарч бас үзээрэй. За хоёрдугаар асуудал нь үндгийг хэрвээ ихтүүлж хэрэглэнэ гэдэг зүйл байх уу гэдэг дээр нэг асуулт байна. За тэгэхээр үндгэн дээр ихтүүлж хэрэглэх тухай асуудал дээр за үндгний уураг бол төгс уураг байна. Энд үйл орлогод хамгийн өөрчлөлт агуулсан юм төгс уурагтай. За үндгэнд бол нүүрс ус байхгүй мах шиг. За үндгэнд өөх тос агуулгаддаг. За өөх тосноос ач холбогдолтой гэж хэлж болно. Гэхдээ үндгийг хэтрүүлэн хэрэглэх юм бол тухайлах юм бол өдөр болгон 2 ширхэг үндэг. Өдөр болгон 2 ширхэг үндэг идэх байх юм бол бидний нөгөө хоног тавх хэвээр холестерины хэмжээг тэр чигээр хангалтж байгаа. Яг бол үндгний холестерины авламж өндөр гэсэн утгатай. Өндөр байхгүй юу? Тэгэхээр өдөр болгон 2 ширхэг үндэд бид нар хэрвээ идэх байх юм бол бидний нөгөө холестерины авах ёстой хэмжээ нэгдүгээр хангагдаад дүүрээд ирнэ гэсэн утгатай. За тэгэнгүүтээ бид нар чинь холестериныг өндгнөөс авчингуудаа 2 ширхэг өндгнөөс авчингуудаа дахиад цаана бид нар чинь нөгөө холестеринтэй махаа идэнэ. Холестерин агуулсан одоо нөгөө сүү цагаа идэгээ идэнэ гэх мэтчлэнгээр монголчууд чинь нөгөө холестерины агууламж өндөртэй хүнсийг их идэж байгаа байхгүй. Гэтэл одоо зүүн тооцын арнууд за тэгээд энэ Африк гэдэг энэ орнууд чинь бол махны хэрэглээ бас төдийлөн бас нэг өндөр мах үнэтэй гэх мэтчлэнгээр уламжлал нь өөрөө өдөр болгоно их яахгүй энэ мэд байдлаараа бол гол хүнс нь өндөг байдлаар ингээд яваад иж болдог. Гэтэл монголчуудын хувьд бол нөгөө холестерин ихтэй хүнсний агууламж бол холестерины агууламж өндөртэй хүнсний хэрэглээ бол биднэрт өдөр тутамд маань байдаг учраас нөгөөдөл дээрээ нэмээд
ингээ холестерин ихтэй өндөрний хэрэглээг идэх юм бол магадгүй тэр хүнд одоо холестерин ихтэлтээсээ болоод за зүрх судасны өвчин үүсгдэг суд салдруулдаг хүчин зүйл холестерин мөн үү гэвэл ялцчих юм шүү дээ. Тэгэхээр холестерин бол бидний биед бас хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Холестерин бидний биеийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний цөсийг үүсгэж идэг, тосны хүчлийн зөөврөлтийг хийж идэг. Гэх мэтлэнгээр холестерин бол бидний биед за бэлгийн боожлтод өсвөр насны өвдөг хүүхдүүдийн бэлгийн боожлтод оролцдог гэх мэтээр ингээд холестерин бидний бие махбодод гүйцэтгэдэг үүрэг бол өндөр. Гэхдээ харамсалтай нь холестерин бидний биед байх ёстой хэмжээнээсээ ихтэй дэрчих юм бол өвчин үүсгдэг учраас бидний хэрэглээгээ заашгүй зохицуулах шаардлагатай болчиход байна. Тэгэхээр зэрэг энэ ярьж байгаа зүйл маань өндөг идэж болохгүй гэсэн утгатай биш. Хамгийн гол нь өндөг идсэн бол махныхаа хэрэглээг хянаарай. Мах их идэж байгаа бол өндөгнийхээ хэрэглээг хянаарай. Нөгөө холестерин гэдэг юмныхаа хэрэглээг хянаарай гэдэг л ийм л зүйл рүү л очиж хэлж байгаа гэсэн утга. Хэрвээ та өдөрт өндөг ихтүүлж идэж байгаа бол мэдээж нөгөө хүнснүүдэд зохицуулна гэсэн утгатай болж ш нэгдүгээр. Гэхдээ нэг өдөр одоо өндөгтэй хуурга идчихлээгээд нэг өдөр мах идээд өндөг идчихлээгээд энэ бол асуудал бол үүсэхгүй. Тэгэхээр хоолны шалтгааллах өвчлөл гэдэг бол 5 жил, 10 жил, 20 жилийн дараа үүсдэг байхгүй. Ингээл ихтүүлэл идээ явж итэл нэг л мэт судасч хацуурсан даралчих хэсдэг болцсон байх байхгүй. Тийм учраас та бүхэнд юу гэж хэлж байгаа нэхээрээ нэг өдөр идэх одоо хэдэн өдөр идэх энэ бол за нэг сард нэг хэдэн удаа идэх энэ бол ямар ч бол асуудалгүй. Хамгийн гол нь өдөр болгоныхаа хэрэглээн дээр л анхаарч зохицуулах тухай асуудал байгаа шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Түүнээс биш өдөрт нэг өдөр одоо нэг тийм өндөртэй уран авч ичээл за би ч одоо ингэчлээ шүү гэдэг тэр асуудал биш. Тэгэхээр хоол гэдэг бол ерөөсөө ганц нэг өдрийн асуудал бол юу ч биш байдаг. Харин жилийн 365 өдөр бүтэн одоо энэ олон одоо бүхэл амьдралын туршид зохицуулж ийж эрүүл мэндийг хамгаалах боломжтой болдог шүү гэдгийг ямагт санаарай. Тэгэхээр хоол гэдэг хүн зөвлөл бид нэр дандаа бараг л ярьж байгаа таланд ам ангах таланд хэлээд байгаа зүйл хоол гэдэг зүйл бол хэмжээ гэдэг зүйлэн дээр маш нягт баримтлагдж тийм аа. Хоол гэдэг зүйл бол шимтгийллийн процесс бидний бие рүү орж байгаа учраас хэмжээ гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм аа гэдэг дээр та бүхнийг анхаараасай гэж бол бодож байна. Ингээд та бүхэнд ирүүлэх хүсье.